Ер нь энэ тамхины татвар дээр никотины хэмжээ болон нэг савнд байх савлгаанд хэмжээнээс хамаарахаас гадна утаа ялгаруулж байгаа гэдэг нь бол их том үзүүлэлт шүү дээ. Яг тэгвэл утаа ялгаруулна гэдэг нь орчныхоо бусад хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөл үзүүлж байгаа юм. Хүн өөрөө хувь хүн хэрэгжилж байгаа хүн тэр одоо хорт бодис хэрэглэж эрүүл мэндэд нөлөө үзүүлэхээс гадна утааны хэмжээ гэдэг бол өөрөө их том. Одоо шатуун дээр харьцуулж хэлэх юм бол илүү одоо хөхөр агуулсан бүтээгдэхүүнд нь илүү татвар ногдуулах зарчим руу ер нь цаашдаа явах хэрэгтэй. Тийм ч учраас энэ евро гэдэг энэ стандарт руу бол шатхууны хувьд шилжиж байгаа. Аль болох хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хорь багтаа. Түүнтэй адилхан энэ одоо утаа ялгаруулдаг тамхи болон утаа ялгаруулдаггүй тамхины хооронд энэ одоо ногдуулж байгаа татварын хэмжээ нь нэгдүгээр утааны хэмжээ болон хоёрдугаарт агуулгаж байгаа никотины хэмжээ, гуравдугаарт нь савлсан одоо тоо хэмжээнээс хамаарад ийм одоо тарифын хувьд ийм үе шаттай ийм л одоо би цаг дээр юм ярьчихгүй. За болий. Би дараа нь дахин ярий. Дахиад цаг авъя. За Батбансүрэн гишүүн яах дахиад эхнээс цаг авах уу? За эхнээс өгч. Тэгэхээр энэ нүг гол нь татвар тогтоохдоо дараа нь гарах үр дагаврыг маш сайн тооцох хэрэгтэй. Энэ дээр одоо хэрвээ хэлцэг хэсгийг дэмжигдүүл одоо ажлын хэсэг байнгын ороо энэ дээр бол онцгой анхаарах хэрэгтэй байгаа гэж бодож байна. Тэгэхгүй бол ингээл дараа нь ингээл бүхэн босны дараа нэг юм яриад ах бол айгүй зохисгүй шүү дээ. Тийм учраас энэ нэгдүгээрт одоо никотины хэмжээ тамхины тухайд бол хоёрдугаарт нь тэр нэг одоо хайрцагт савлсан хэмжээнээс нь ногдуулж аль болох бага хэрэглэх, аль болох бага одоо хорт бодисдог үнэхээр одоо хэрэглээнд байгаа бол энэ дээр нь татвар нь уян хатан байх зохицуулалт байх ёстой. Тэрнээс гадна энэ түрүү би байнгын орны урал дээр эрүүл мэндийн сайдаас тодорхой одоо мэдээлэл авъя гэсэн. Тэрний дагуу энэ одоо мэдээлэл ирсэн байна. Энэ дээр гол агуулга нь бол ийм байна шүү дээ. Ерөөсөө ялгаруулж байгаа утаа гэдэг бол одоо энэ тамхины эсрэг одоо энэ олон улсын дэлхийн конвенцэд зааснаар хамгийн одоо хортой үзүүлэлтийг заасан байна. Энэ нь бол утаа ялгаруулж байгаа нь өөрөө хамгийн их орчноо буюу тэр ойр хавьд байгаа хүмүүсээ хортуулж байгаа. Хүн өөрөө одоо хортой бодис хэрэглэж эрүүл мэндэ муутахаас гадна тийм учраас энэ одоо утаа их ялгаруулж байгаа хэмжээг нь бас одоо энэ татвар ногдуулахдаа харгазаж үзэх хэрэгтэй. Тэгээ эн чинь ийм нөгөө ялгаатай байдлыг энэ олон улсын одоо конвенц болон энэ судалгаа дүгнэлтүүд, эрүүл мэндийн байгууллага, лабораторийн шинжилгээ, дүгнэлт энэ зүйл дээр нь үндэслэж маш сайн тогтоохыг одоо энэ хилцүүлгийн явцад илүү одоо сайжруулах хэрэгтэй байгаа гэдэг ийм саналыг л гол нь хэлэх гээд байна. Архин дээр ч ихсэн адилхан шүү дээ. Тэгээд одоо шимийн архи болон шар архины татвар бол хэд дахин бага байд юм л шүү дээ. Одоо цагаан архи болон одоо вискинес. Тэгэхээр тамхин дээр ч гэсэн яг энэ бодлогоо барьж хамгийн одоо хортой бодис багтаад нь болон хамгийн их хортой бодис ялгаруулж байгаа хоёрт нь татварын хувьд бол ийм уян хатан тэгээд тарифын хувьд ялгаатай байж бодох хэрэгтэй. Тэгэхгүй 100 хориглохгүй гэж байгаа бол захиргааны арга хэрэглэхгүй гэж байгаа бол татварын аргаар л зохицуулдаг шүү дээ. Альва одоо ийм онцгой татвартай бүтээгдэхүүн их. Тэгээ энэ чиг дөрвөө илүү уян хатан одоо цаашид тогтоох талаар одоо байнгын ороо ажлын хэсгээр анхаарч өгөөч гэж хүсэж байна. Төвшин гишүүн асуулт. Юу үг